Хоёрыг. За чангалаач. За ингээд коври мөх холстолтой одоо шийчи. Дугуй илгчээ юм яавна. Холбогч, сайн чандрын холбогч байх хэрэгтэй. Халуун унтраагаар авахул ойрхон амар хийчих. Тэ хэрүү эсвэл байлаа. Энэ бас электрон тестер байх хэрэгтэй. Энийг шампанс бодлого. Интерахан ингээд найстай майстай чиний солиоч гал бариад байдаг штэ. Тийм гал. Оройрын хэдэн утаа байна. Гадаа хасах хойш 10 цаг. Одоо бензин авчиж шууд цаашаа гадлаа. Тэгээд тахан танна. Нэ. Уутай гэдэг юм. За бид дөнгөж сая буудалтай ирлээ. Одоо шөнийн 1 цаг өнгөрж байна. Хүүхдүүд ихнээсээ ингээ ядарсан. Маргааш өглөө олццгаая. За манай бокс ирсэн. Заалны зөвлөлөө энэ шилтэй. Дөрөв хүнд бол яг л энэ арга юм байна. Сайхан болтой газар байна. За энэ газар шүү. Маэстро гэдэг. За бидний очих газар хүрэхэд Булуун татвал 11 км орчим газар болсон байна. Одоо ингээд тохороо тойроод удахгүй. Мапн дээрээсээ ингээд GPS сигналаар ингээд локейшн гараад явчихна. Төрөхгүй газраа бол яг нарийн олноо. Сүнгээр гой байгальтай газар биш. Хар зам тавьсан юм байна. Тэгээд ийм уулын ерөөсөө хамаар яваад байна. Дизель хамрагчанда. Дизель авах. Оо, тийм ээ. Өчир зулгаж идэв тийм. Тэшээгээ бүр үзүүгөө сонгож байгаад идэв юм байна. За ингээ хаалга билээ. Окей. Өлийн байх нь гац нь ингээд ингээ мөсний гац байдаг учраас нэлээд тийм муурт ирзуутай гараар ихэд бас нэлээд төвөгтэй. Тийм учраас нэг ийм жижигхэн багаж авсан байгаа. Энэ нь болохоор шууд дэрилэр юугаа гацаа зоохот хэрэгтэй. Өвөлд батарейгаа дулаан байлгаж явах хэрэгтэй. За ингээ очив билээ.
За энэ доотлол нь энэ шалных энэ дэтэл нь хаявч нэг яг сайхан зүгж татаад за шалал ивсцэн. Шал ивсгээр их доороос их дулаахан майхан ер нь дулаан хадгалт их сайтай болдог. Ямар ч үдгээс майхныг сайхан татлагнуудын бүгэн хийж их хэрэгтэй залхуурлгүй. Нэг аж мэдхүү. Шуурга болчих ч юм уу. Юу ч болж болно. Тийм учраас байнгын л бэлтгэлтэй гэж хэрэгтэй. Ядаж л шөнө дунд нэг юм болоод босоо чангалж ийснаас л дээр үстэй. гэж би боддоо шүү дээ. Авах хүлээ ачилаа. Ямар мундаг юм бэ? Вау. Яс та мундаг мишида. Та мундаг. Уулын захилгаа өрөөтэй явдээ. Захилгаа өрөөгөө марчиж. Одоо тэг хөрөөгөө үед уламжлал гаргаад үзэндээ. Хоол бэлдэх галтгаа билээ. Өвлийн цагаар юм хүүтэн сэрүүнд пропан газ зүгээр хасах одоо 30 градус хүртэл бол ер нь царцах нь гайгүй байдаг. Ингэж одоо бүр хөдөө хэер өвлийн хүүтэн тухтай байх чинь нэг талаасаа гоё. Тэрний золиосонд нь бол асар их юм авч явна. Тэгээд тэрийг барих, хураах гэдэг бол нэлээд том ажил болдог. Хөтөөрлөхэд сая ирээд ингээд төхнөхөд бол барыг 2 цаг боллоо. Майхны ажил хийцгээе. Хандлтаа хоолны ширээ том өрөө маань. За энэ маань унтлахын өрөө. Яг унтахтаа матрасаа нааш нь давхарлцсан байгаа нааш нэг нь татаад. Тэгээд 2 матрас болоод дөрвөлөө унтчихна. Тэр манай ховцны шүвгээ. Манай галтгаа. Ингээд дундаа зуухтай. Ингээд л ерөнхийдөө манай бүх юм орчдөг. Энэ өтөцсөн мөрнүүдийг хараа. Яваад идээ. За тэр ийм их мод хаглаад ирлээ. Өнөө шөндөө бол энэ хангалттай бах. За мишка хоолой их оо. За
Тэгээс та. Энэ өх нөгөө хийдэг хоолой их аа. Тэг яа. ийм хоёр төрөл байна. Нэг нь гоминтой, нэг нь будаатай. Хэлмэнэ энэ аль нь сонгох? Байман. За, Наад дотор чи юу байгаа? борцэн тэгээд гомин байна. Манай энэ талын Монголын ийм хоол бас өдөө явж байгаад шуухан нэг юм хийгээд идчихээр айгу зүгээр. За, борцоо ичийн, борцоо инэ. Хийнгус гоё үнэрч шүү. Нэр сайхан дэлгэрч чинь. Мишка. Чиний хоол одоо болсон баха. Зя. Миш. Тогооч хийсэн бол. За ямар Гоё юмтай. Миш тогоочтой баярлаа. Very welcome. Бүгдийн шампансыг буудуулнаа. Шинэ оны минь дэй. За, онтгонуудаа наашаа. Ой, бэжижи. Толгой штэ. Алюминий ширцэн. За, бүгдээрээ ирэх ондоо Шинэ оны мэд хичээл сурлага сайтай, ажил хөдөлмөр сайтай байхын төлөө. Төлөө шинэ оны минь төргий. Ладика. Ладика. Анахата манима. Түр шампанска буудуулчаад дорж дулаацаа бий чинь тийм. Юу вэ? Ханаас ирсэн бол Шант үсээ дуурч юм уу? Юу вэ? би зургууд хасардаг гэсэн чинь миний яг ийм царайтай юм өгсөн байна. За. Би өөрөө энийг хүссэн байхгүй юу ганцхан? За, ийм өмдөө. Аха. Шанта ханаас ирсэн юм болоо. Санта өгөөдөө баярлаа. За, орой ондох чинь дизель литр асаана. Дизель литр энэгээр оруулна. За, энэ хэрхэн ажилтдаг вэ гэхээр эндээс халуугаар үлээн. Энэ халуугаарыг энэ хоолоогоор майхан руу оруулна гэсэн үг. За, энэ яг өдөрлөгний тогтоогч. Тогоор 12 вольт ашигладаг байгаа. За, энэ өдөрлөгнөх ерөөсөө л ийм банк нь энд байна. Энд ч түлшнийх нь хэмжээ харагдаж байна. За, яг ажиллуулахдаа энийг он дээр тавьж нэгсэндээ гаднаас агаар авдаг болгож байгаа. Ингэснээр дотроо вакуум үүсгэх. А энд яндангийн гаралт байна. Тэгэхээр нөгөө шатсан утаа маань энэгээр гарна. Яндангаа ингэж холбоно. 110 220-ыг шууд 12 болдог адаптертай гэсэн. DCR одоо Дөлөөнийхний даатал LCD. Ер нь бол иймэрхүү дизель хитрийн бүх аялах сэрчин бол ижилхэн зүйл. Янданга хүмүүс бас их асуудаг нэг угаартах хэсэл өгөөгээд угаартах хэсэл байхгүй. За нэг л хэсэл байгаа. Сорох хоолоор бол чинь яндангаар хас утаа ороод байвал сайн угаартах хэсэлтэй. Тийм учраас яндангаа хэцүү тоцож гаргах хэрэгтэй. Энэ хойд хоёр талаараас хорно. Тэгээ сорсон агаараа нэг халуун болгочихно. За ингээд ерөөсөө майхан л бол нэг юм өдөрлөгний кабель, тэжээлийн удирдлагын кабель, тэгээд үндсэн хоолой гэсэн ийм гурван юм байна. Энд чинь хомуутлаар
хөдөлгөөнгүй болгоод аль болох ийш ингэж тавьж өгөх. Хүүтэн дээрээ бас их жоохон утаа маягийн юм ийшээ үлээдэг. Тийм болохоор ингэж дангаар нь ажиллуулчаад халаал хэлэхээр нь холбоод байхын луг яг гүцээр за майхан дотроо ороод ирсэн. Клетик флава холбох юм. Одоо яг 96% байна. Одоо чинь залгах зууч шууд 200 өрөөхөө гарлал өгч нь 220 мэдээж хасаа. За сая. Асч байна. За яг одоо манай дизель литер халах чинь халах процесс эхэлсэн. Одоо ингээд чаг гэдэг уураар. Нас нь утаагаар хэлж байна. За эндээс одоогоор хүүт үлээж байна. Тэгэхгүй энэ бол халаад ирэхэд бол халуулж байна. За хидэр маань сайхан алж байна. Яг одоо хоолоогоор үлээх температур бол нэмэх 13. Өөрийнх нь тогооны цэс бол 108 цэс дээр байна. За би ер нь бол нэг 20 цэс дээр нь тавьчихсан байгаа. Яг нөгөө халуун агаарын хэмжээг. Энээс ихсвэл яг макста нэмэх 40 шөр бол хүлээж болно. Гэхдээ тэр хэмжээний дизель зарцуулна. Яг одоо бол сэнсийг нь за 2 дээр тавьчих. Сэнс бол цахилгаан зарцуулалттай шууд хамаатай. Ингээ харуул гаралтын чадал 22-оос 32 ваттын хонд хэлбэлцэж байна гэсэн үг. Ийм хэмжээний цахилгаан одоо энэ дизель литер маань зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр яг одоо 94% цэнэгтэй байгаа. Энэ янзаараа байх юм бол нийтдээ 20 цаг ажиллахаар цахилгаан сурж байна гэсэн үг. За энэ 13, 14 гээл өссөөр байгаа л ер нь бол 20 дээр очиод тэгэл тэрэн дээрээ л нэгэсэндээ нормалтал бариад байна гэсэн үг. Одоо гарч энэ хоолоогоо холбоод хомуутыг нь чангалаад тэгээд юу н унтах бэлтгэлд оръё да. Заорж амарцгаая. Хоолойны хувьд бол ингээд ороод ирсэн. Сандлаараа ингээд яг өөрсдийнхөө нэг чэйж хав руу үлээж яхаар тохируулаад тавьчлаа. Дизель литер тавьдаг нь ямар учиртай вэ гэхээр шүн босож одоо наачиг залах хүн бол галлна гэж бол байхгүй. Тэгээ өглөө босоод ирэх гэж майхан дотор гадаах шиг хасах гарам хасах хэдэн градус болчихсон маш хүйтэн байж идэг. Дизель литрийг бол унтахынхаа өмнө залгаж байгаа. Яг 100 шиг час хийсэн пүг хийсэн гой халуун бол болохгүй. Гэхдээ бас хасах руу оруулчих хүн шиг майхныг ерхэд нэг амтай байлгаж ин өглөө босоход дарахгүй бол айтайхан босноо л гэсэн. お帰りなさい、ヨルさん。ロイドさんも病院のお仕事お疲れ様です。 За өглөөний мэнд орчноос нэлээд хүүтэн онлоо. Өндөө хоёр дахин цаадуу. Цаасан. За одоо загсан дэвх үү? Тэгээ. Яваад надагч. За камера дүрж үзнэ. Нара усан дотор. Өчөөдгөө.
Уул нь ингээ хар усны ам энэ талтай салаатай юм гой газар. 7-8 газар камер дөрөв үзлээ юм гарсангүй. Тэгээ одоо ийшээ их гол руу очиж үзээгээ явж байна. Энд ихэд ингээ хоёр ухлаа. Тийшээ нэг таваад нэг ухсан. Яг энэ хэсэг нь бол сүүлд энсэн байна. Бараг 10 см хүүрхтэй өгөтэй л цоорч байна. Явхад бас аюултай тийм учраас. Цоолж болох газар цоолол үзлээ. Камер дүрлээс амьд таалах. Энэ загас байхгүй л энэ үү? Энд явж чинь цай. Энэ юу вэ? Царцаа юу? Модоорхон. Модоорхон. Одоо яг гоё газар олцоод байна. Одоо эндээс ингээд сүргээрээ хадран зэвэг орж ирж байгаа насаа харагдчихээн камер дээр. Яг одоо энэ модоорхоо хийцэн байгаа. Гүрэн камертай байгаа учраас бас харин шингийг харах гад 2 модоорхоо өлгцсөн. Сая бол гэхдээ үргэж ийн. Гэхдээ камернаас өөшнөөс хөдөлгөөнөөс болж үргүү мэдэхгүй байна. Дахиад нэг одоо та хоёр чимээгөө харж их юм бол ийшээ загас орж ирнэ шүү харж байгаа. Камеранд энэ тэр ирж ийн чимээгөө харж байна. Тэ дараа нааш ирэх нөө. Битүүл. Цааш явчлаа шүү дээ. Сая том юм ирсэн юм уу? Том даас шүү дээ. Тэргүүнээ харсан үстэй. Ийш явсан тий. Тий.